Миний уран бүтээлийн гараа нэг хэсэг би дандаа ганцаараа соло дуучин маягтай 2-3 жилиг үзсэн. Тэр үед тэгээд бас их сонирхолтой сайхан үе байсан. Тэрний үг гэхээр 4 өдөр 4 сар ангир айл гэрийн жаргал цагийн зүү шиг ирэх хорвоод бүртөө чон гэх мэтийн дуунуудыг ганцаараа дуулдаг байсан. Тэгээ фонограмма соёл эрдэнэ хамтлагаар очиж хийлгээд фонограмтаа дуулдаг байсан тэр үед. Ийм том өрөвч зүгээд тэний босоо өвстэй тэгэл. Миний дуунууд бол ерөнхийдөө за яг хүмүүсийн нэг итгээ тоолоотой байна. Ер нь жоохон тэр талаас нь болохоос биш яг тийм хүмүүс нэг тийм айхтар бол дуртай байгаад байгаагүй намайг тэр яг солоод болж байгаа юм бол. Одоо соёл эрдний даймах талигчлсан дамжсар ах Бонди гэдэг тийм да соёл эрдний клавш байсан. Тэр хоёр ах маань ер нь ингэж байж хаар нэг тоглолт хийя. Зүгээр нийлж агаад бит сон баачка таагуур нийлж агаад нэг сайхан тоглолт хийчихэ гэдэг. Тэгээд хийсэн баггүй юу. Тухайд бол ерөөсөө тэр соёлын төргөний цонхнууд бүгд хагараал манай хамтлаг тоглоход бол ерөөсөө 2 хоног тоглолоо. Тэгэхээр чин 2 өдөр л тэр хамаг цонхыг хагалсан өрөнд ороод тэр тоглолтын мөнгө илдчихээр нь л тэр шилнийх нь мөнгө л өгчсэн дэг. Тэгээд нөгөө билет бүүн хүн ороод ирсэн бүр ингээд. Тэгээд нөгөө яг тэр нөгөө театрын одоо энэ тийм тайзны талын ухнаа дарга байсан баха байгаад дарга. Тэд нар чинь бүр ингээд хүмүүстэйгээ ороод ирэхлээр тэр аюулын хөшиг гэж нэг юм байт юм ээ. Тэр хөшиг одоо анх удаа л тэгж буулгаж ирсэн юм да. Гой дурсгалтай юм уу юу болсон гэхэлэр яг тэгж бид нар олуулаад тийм баригад маягийн тоолдог. Тэр баригадаараа бид нар Европын орнуудаар явж тоглох тийм манай тийм санал авсан. Тэр үед нэг юм хөгжмийн асуудал айгүй хэцүү байлаа шүү дээ. Бид нар чи ямар тэрэндээ очиод хөгжим олно гэх биш. Тэгээ заавал эндээс авч явах болсон байхгүй юу? Соёл эрдэнийхэн тэр үед яг бас яатсан байхгүй юу? Хөгжмөө аваад тал хөгжмөө аваад ч лөө Польш руу нэг ажиллаар бөөнөр явцсан. Ухнаа дараагийн тэр. Бид нар болохоор үлдсэн лаццсан байсан тэр хөгжмийн пүүлт одоо юунуудыг аваа явцсан. За яг хөө тэднийг ирэхээс өмнө ч юм уу за ирсэн ч вэ гяс сайхан эргэлчгээд ингээ буцаага тавьчихъя гэж лацыг нэвдлээд эдүүнд ойлж байгаа аваа явцсан. Одоо бултуулсан гэж хэлэх юм уу төрөөс гэх юм уу да. Тэр үеэс нөө бас нэг төрөөсийн хэдэн төрөг олж өгөх ёстой. Тэгээд тэрнийхээ төлбөрийг олох гэж бид нэр замдаа сэлэнг дархан дээр тоглосон. Дархан дээр тоглож яваад наашаа нэг автобусанд уул нь вагоноор явчих байсан. Боловч нэг хүмүүс автобус аваад түрээсэл явчвал хамаагүй зүгээр санагдаад тэр нэг хүмүүс тэгээ шууд баг гэртээ бучих юм байна гээд. Тэгээд автобус түрээсэл явсан. Тохойн карус автобус байсан түрээсийн хэдэн хэсэг залууч байсан. Тэгээ замдаа явж итэл утаа гараад юмсан. Одоо бид шүн юм да. Өөрөөр бараг 3-4 цагийн үед байна. Миний хөлийг нэг хүн өшгөлөх шиг л болсон юм. Би чи нэг юм хоёр суудалтай автобус бид нар цөөгөл явсан болтой. Нэг нэгээр ингээд унтаа явсан. Тэгээ хойно ч утаа гараад би тэгэхэд яг сэрүүн байсан. Хойно ч утаа гараад байж тэгээ жолоочинд сэрийгээ жолоочин дуудаад жолооч нь хажууд явсан нь туслаж жолооч хойшоо ч өвзөд юм утаа гараад өгнө гэсэн чинь нөгөөх нь хаалган сөхсөн чинь л бүүн утаа ингээд гараад ирсэн. Хөөст хоолоо амарсаал юу ч харагддаггүй. Тэгээд гайхаад ингэсэн чинь тэр нөгөө жолооч ахгүй намайг зөв чирээл гаргасан аахгүй. Эхлээд нөгөө гараачаа түүмэр гарч яана гал гарч яана гэд тэгэхээр би чинь сандарцсан нөгөө хойд хаалгараа гүйччихэд онгодгүй хаалгын гал нүд зүгээрсэн бүтэж өгөх гэж байгаа юм чинь. Онгодгүй хаалгын давралдаас тэнгээ урагшаа яваад намайг өшгөлжсэн. Би чинь тэгээд өнгөт тусаад гараад ирсэн чинь манай зүгээрс хөөс бүгд таараад зогссон. Нүүр ам зүгээр пит хараа юмнууд. Вааскаш одоо яг зам дээрээс ингээд
Шороо цацаад байгаа мó яа. Шороо цацаараа гэж ингээд үсэн. Тэн жолооч авахгүй маань. Хүү наач одоо дэлбэрлээ хоолдог гэсэн байхгүй. Тараад үүсгээгээд бид нар ч уг нэг шороо мороо цацаад унтраахан бодоод байсан. Бүр амар шатаад байгаа юм чи. Тэ нэг амар бас бидний ингээд гутал мотлын ингээд уул ингээд түлэгдээд ингээд хайж майцсан. Нөгөө нэг гадаад ирсэн хүн чинь ганган байгаад ганган очих хэвээр хүн чинь хав халтаар ингээд бид нар чи галтай сэдэм байж байгаа юм чи. Тэгээ очсон бүгдээрээс шок нөлж ирсэн тэр хааш шатчлаа гэсэн чи юу шатах гэж бүр яг тэр яриа чинь тэр ойгоос гарсан тийм яриа байхгүй юу. За 91 92 он би Хөхтөнгөрт клавиш тоглодог байсан үе. Ховын хоёр, Пүүжа багш, Бөмбөрчин Бадрал, Дуучин Даашка, Саран Туя, гитарч Өөжги, Шигтгэн цогоо бас гитарын тоглож ирсэн. Ингээд Хөхтөнгөр хамтлагт бид нар жил 2 жил тоглосон. Тэгэхэд энэ одоо хуучин Хөнгөлтийн театр гэдэг энэ байсан. Энд тоглодог байсан. Одоо энэ юм хаан банк болсон, хаагуур нь орхон мэддэггүй юм болцсон байгаад байна. 3 дугаар курст орж явах жил манай сонсгол онлайн багш Пүрдөрж багш маань надад хурж ирээд хоёулаа уулзах яваачлаа байна. Тэгээд уулзлаа тэр. Тэгсэн чинь ийм шинээр ийм Хөхтөнгөргээд хамтлаг нэгдэг чинь өнгийн жаргалсах ингээд хүн айхтар хөгжим авчирсан гэдэг. Жооч үзхүүгээл тэгээ ойлаа. Алхаал явсан битээр 40 мянгатын тэнд нэг байранд баахан хөргөчг том диффузер хийсэн. Тэгээд айгуу гоё юм одооныхоор клавино гэдэг энэ Ямахагийн гоё төгөлдрөөр авчирсан. Тэр үе тийм төгөлдрөөр байдгүйсэн. Тэгэл тийм хөгжим үзүүлээд одоо юм хамтлаг байгуулагч байна Хөхтөнгөргээд. Миний хүч энд ороод клавишн ч надад тоглох уу. Би ч хөгжим үзье одоо 1 жилийн дараа төгсөх хэрэгтэй байсан. Тэгээ би ч одоо тэгээ яал гэлээ сургуулаа хаяа гэж бодчихлоо. Тэгэл сургуулаа яах вэ гэж. Одоо хоёул тэгэл зохицууландаа л гэсэн. За тэгээд хоёул орё гэл. Бид тэр баг төгдрөөр харуулж шүрцсэн. Баашкагийн авиас нь бол Хөхтөнгөр хамтлаг орсноос тийм одоо дуу хоорн ихс гэж боддог шүү дээ. Тухайн үед бол бас манай Хөхтөнгөр хамтлагч ер нь бол бас жаахан асуудалтай. Зарим дуучид маань гараа явьдсан, Саран Туяа гараа явьдсан. За тэгээд ер нь бас шин дуучид тэр ирж хаах янз бүрийн асуудалд ороод ингээд тэр үеэр бол Баашка манад орж ирсэн. Уг нь бол даралт хөгжимчин болж орж ирсэн. Тэгээ өөрөө тухайн үедээ бас айгүй дуулдаг байсныг мэддэг байсан. Тэгээд дуулаач энэ төр гээд манайхэр тэгээд өөрийнхөө бас тухайн хугацаанд зохиож исэн бас шин дуунуудаа бас дуул сонирхуулаад үзүүлээд тэгээд анх бид нар чинь цоо шин дуунууд орж исэн. Баашка шинэ хэсэг асуултын тэмдэг гэдэг нэртэй хүртэл байсан юм л дээ. Игах тэгээд тэр нь юу гэж байгаа юм? Тэр нь энэ ингээр яаж байгаа юм ингээл асууд. Гэтэ эннээсээ айгүй их юм болж авдаг тийм ээ. Их сонирхолтой юм ярьдаг байсан л да манайр. Тэгэхэд бол их залуухан байсан шүү дээ. Тэгээд яг өнөөдөр би Хөхтөнгөр хамтлагийн дууг одоо тоглож байгааг боловч энэний дараа бол Хөхтөнгөр хамтлаг миний дууг тоглох байхгүй гэл. Хөхтөнгөр хамтлагт би Пүүжа багшийн зоогийн газар гэдэг дууг тэр үед дуулаад клипийн on off хийжсэн. Тэгээд тухайн үед тэр клип өдөр айгүй шинэлэг тийм болж исэн тэр үедээ. Тухайн Матис гэдэг баар байсан да. Цаг үе тэр үеийнхэн бол бүгдийг сайн мэднэ. Хамгийн одоо хүмүүсийн очдог тийм их модны газар байсан. Тэнд яг зургийг авч ирсэн. Тэгээ яг тэр үеийн моделүүд бол Харуна нөгөөх нь хэлээд тэдний тоглуулж ирсэн. Тэгээ зоогийн газар эхлэхэд ингээ гэр яа гал нэг дуугардаг байсан те. Тэрнийг болохоор манай дачландаг хийжсэн.
багаж тумтумдахын нурын уснаа би таврын гадуу сиднэ биний сэтгэл чимээ одогдоо байжаад чамайг үлээнэ тага бүгээрээ зүтгүүдийг үлээ бүгдний үндийг наасаа зарад көргөн бүсэн бүич найсаа шилдэг болоо цаг түшиг цаглаа миний зүрээ Чамайга үлээсэр сууна Нардагын тансаг доогийн газарт Савчигдүр маргаш хоёроо цогсуугаа хайр чамайга найдэн хүлээн сунаа нага хүгээрээ зүтгүүдийн мүлээ бүгдний үдийг наасаа зарад көргөн бүсэн бүич найдаа шилдэг болоо яг түшиг цаглаа миний зүрээ Тун удалгүй тэгэл жагаахтаа муудалцал би тэгэл хөгтөнгөөс гараа өвцсөн юм. За тэгээд хөгтөнгөөс гарсны дараа тэгэл нэг хэсэг бас тэгэл нэг шоу моо тэгээд одоо нөгөө нэг болдог шоунуудад оролцоод ингээл ганцаараа дуулаа явжлаа. Тэгсэн чинь Солин төв өргөний захирал байгалмад арга тэгэл тэр нөгөө шоунд оролцож байгаа хугацаанд бид танилцсаал ингээл юм байсан. Тэгэл байгалмад арга өөжиг битэр санал болвол та нар соёл эрдэнэд орж ирээч. Энэ дээрээ дэвтэртэй бэлтгэлээ хийцгээ. Гэл ингээл ингэсэн. Тэгэл ингэсэн чинь Солин төв өргөнд ороод ингэсэн чинь цоош нь Ямаха төгөл рүү хүргээд ирлээ бас. Яг сайхан хайрцагнаас буугаад цоош нь Ямаха бай. Акустик төгөл рүү хор. Тэрний хараад бас шуналтаал тэгэл. Үнэхээр гоё тоглож үзээ. Гоё төгөл рүү. Тэгэл энэ дэр бэлтгэл хийнэ гэж бодоол тэгэл. Соёл эрдэнэд яваад орцсон доо тэгэл. 91 онд ер нь 91 оны Ямахагийн зохион байгуулдаг тэмцээн соёл эрдэнэ хамтлаг очиж оролцоод тэнд амжилттай оролцоод бид нар тэнд бас нэлээд нэр юутай болсон байсан. Тэгээд яг тэр шугамаар бид нэг 93 онд дахиж өрсөн байхгүй юу. Тэрэн дээр яг баачка бид нар цуг очижсэн. Тэгээд тэнд баачка маань уран бүтээлээ толилуулж тентгийн одоо хөгжим судлаач нар хоппийн нар бол бас өндөр үнэлгээ өгч ирсэн. Миний санаж байгаагаар баачка нэг говь гэдэг нэг дууцохогоод олон хоолгоор дуулдаг. Тэр гоё дуу байсан маань тухайд. Тэгээд том ярсуу хөхд дүүрийн маа цэргийн дуу энэ гэдэг нэг дууны анхны дуу. Тэр дуунд бид нэр соёл эрдэнэ хамтлагийн бүрэлдэхүүнтэй анх тэр Японд Ширатакад бүр 20-30 мянган оны өмнө том уулын хаманд ийм задгай болдог гоё айгуу тийм лайв рок фестивал үлдсэн. Тэрэн дээр бид нар анхны удаа тоглож үзсэн. Тэгэхэд бол одоо тэр яг тэрнээс бууж ирсэн дараа баачкийн нэг яриаг үнэхэр санд. Яг л
Тэр үед болохоор ингээд Бачлууныг бол яг Монголын зэрэгтэл бол тухайд бол ойлгоход айгүй хэцүү байсан л да. Яг тэгвэл нэгдүгürt яг нүсэр хүн дууралт юм уу. Тэгээд бас нэг тийм одоо башкийн стил чи рок стил шүү дээ. Тэгэхээр тэрийг бол ойлгоход айгүй хэцүү. Тэгэл ер нь голцоо тэгэл нэг тэр манай хүний жоох санаагаар ундаг гэсэн шиг намайг ерөөсөй ойлгохгүй байна дөө. Тэгээд гарч ирэхээр тэгээд тэр үеч нэг юм модны байлаа шүү дээ. Солин төвөргөнд ийм сандлын бүрээс нь улаан бүрээстэй, даван бүрээстэй. Тэгээд таалагдахгүй дуушин дугаа тэрийг авч болууддаг. Тэнгүүд одоо ингээд башкаа гараад дуулангууд л шалаар нэг улаан цэцэг ургацсан юм шиг сандлын бүрээс шиддэг хүмүүс. Нэг тиймэрхүү маягтай байсан. Тэгээд Японд очиод тэр дуундыг толонгууд Японы зэрэглүү шал өргүүлж авсан. Бүгдээрээ яг л Япон бол Азиас хамгийн анхны одоо рок руу орсон. Улстай 60-ад оноос рок хөгж маш эрчтэй тийм сайн хөгжсөн улстай рокийг маш сайн ойлгодог. Маш гоё хүлээж аваад ингэсэн. Миний дотор ямар очгоос хийсэн гэхээр яаж хийж байгаа гоё Азийн нэг ингээл олон орны ингээл таньдаг тийм нэг дуучин болох юмсан гэж миний мөрөөдөл яг дотор асч ирсэн юм яг тэр. 93 онд бид нар ч бас нэг шалгуур улсанд ороод Герман улсад жилийн гэрээтэй явж тоглохоор болсон. Яг тэрэн дээр Баачка орж таараад тэгээд Баачка маань Соёл Эрдэнэ хамтлагийн авч одоо үлдэх тийм үүрэг хүлээсэн байхгүй юу? Соёл Эрдэнэ гадагшаага ажиллаар явах болоод тэр нь үлдсэний дараа Никто хамтлагийг шинээр би бүрэлдэхүүн цуглуулах надад тийм эрх олгогдоод би бүрэлдэхүүнээ цуглуулж ингэж манай Никто хамтлаг бүрдэж исэн юм аа. Хамгийн түрүүнд нөгөө нэг басагтар чинь цогоотойгоо уулзаал. За цогоо одоо хамтлаг байгуулж басагтар тоглох уу гэл. Тоглоё л гэж. За басагтар маань болчлоо гэл. Бөмбөрчин залуу одоо хэнийг олох вэ гэж бодлоо. Бөмбөрчин болтол зөв үнэхээр санаанд орд. Тэсэн чинь ойр зүрийн болж байгаа шоунуудыг хамж үзлээ. Энэ шоунд ороод үзсэн ч нэг өндөр бушгүй үлгэр дээр гардаг шиг юм тунхай өндөр тэгэл нэг масктай нөхөрлөс бөмбөрөөс овоо цогч гинэ. Гэхдээ ер нь юм сүлэн баландууд. Гэхдээ юм гар нь аюу гоё сэлтэй гоё цогтдаг тийм банд байсан байхгүй. Тэнгүүт над тэр ер нь таалагдтал энэ залуудаа танилцсан ял. Очоод танилцсан чи юм дуу муутай. Тэр нь манай энэ золбоо. Золбооч за тэгээ. Гэхдээ надад нэг юм гитарчин залуу бидэртэй хамт тоглолт чи бас танилцах уу гэл тэглээ. За тэгээ гэлгсэн чи саруул. Нэг намхан нуутай залуу. За та хэд яас гэсэн. Надад яг тэр үед бол гитарчт нь бол таалагдахгүйсэн тэр хамтлагийн. Яасан гэхэл юм ардын хувцастай өөрсдийн хийлгэвэл юм шиг. Одоо бодвол нөгөө чуулгын хувцснуудыг бүжигчдийн хувцсыг авч өмссөн үү яасан. Тэгээд нэг тийм хувцастай нөхдөд л бүжиглэр гитар тоглоод байсан байхгүй. Тэгэхээр би жоохон сэтгэл дундуурхал байсан. Ер нь тэр ямар стилээр сонир бүжиглээд тоглоод байсан. Тэгээд саруултаа уулзаал за тоглолтыг ч үзье гээл. Тоглуулад үзсэн юм гайгүй. Тэгтээ нэг бүр нэг сэтгэл таалагдав. За хэдүүлээ үзээд залтах уу гэсэн. Саруулч тэгээл гэж. Тэнд саруултаа хамт гитар тоглож ирсэн бол манай бомбор юм билээ бас. Тоон мэсэр бомбор. За согоо мань ингээд юм нээлтсэн бол бомбороо бид нар тэрэггүйсэн. Нөгөө бомборог бол бид нар чи техникч болох уу гэсэн. За бомбороо гэсэн. За тгий хоёр найз ингээд орсон юм чинь тэгэл ингээл. Үзээл. Тэгээд даралт төгжимч олдохгүй бид нар чинь бараг 9 хүн сарсан байхгүй. Нэг эмэгтэй хүн авч үзлээ. Тэгэл нэг л болж өгдөг. Тэгээд тэр чи одоо 94 оны намар хөгжим бүжиг нэг юм бацсан байдаг гэл. Бачка яриад байсан. Хойлоо очие. Тэгээд дахиад очлаа. Жимбам маань. Оо гадаа тэр нөө одоо команданы манай камертаа нэттэл гадаа сууж байна. Тэгээд уулзаад ингээд хамтлаг байгуулж ингээд явуулах уу гэсэн чи. Оо аюул дуртай. Оо тэгэхгүй яа би одоо страт болмоо гэдэг. Давай тэгвэл бэлтгэлээ. Арын шууд. Тэгээд тэр дараа шууд бэлтгэлтэй ороод тэгээд яг үнцээ яг Никточ нь яг бүрэлдэхүүнээрээ болж эхэлсэн. Солийн төвд ч бас бид нар утсан шүү юм. Айгуу дотн болтлоо байсан шүү. Энд байсан те. Монголын урлагийн алтан үеийнхний эртний сайхан чуулга. 2-р зууны Монголын хамтлаг соёлын байна.
Хөөх засвар ичиж. За өрөөмн гоё болсон байна. Энэ улаан хөгт болгоцсон. Төгөлрөөрөө сольчиж юм. Төгөлрөөрөө энэ юу авсан юм бэ? Ямаха тавьсан байна. Энд нэг герман төгөлрөөр байлаа да жоохон модуудын төгөлрөөр байсан. Яг ингэж миний төгөлрөөр бол ингэж байрладаг гэсэн ингэж. Энэ нэг сууд жоохон хөвггүй нэг тийм төгөлрөөр. Энд ийм сандал ширээ тавьсан. Бодвол энэ хинийх юм бол. Энэ бол бидний байрладаг өрөө. Тэгээ эндээ бидний хамтлагаараа бэлтгэл хийдэг. Би ихэнх голцоонда юун дээр байдаг гэсэн. Энийг үр ийш ороод хэдүүн тийш орё. Таrast би бэлтгэл хийдэг өрөөг харуул. Ингээд ийшээ би бэлтгэлээ дандаа ганцаараа хийдэг байсан. Энэ хаалга найз. Яг энд энэ миний төгөлдрөөр мөн үү биш үү? Тоолдог байсан төгөлдрөөр маань. Бараг л муу юм шиг намайг тоглодог байх үед энэ цоош нь байсан. Яг Ямахагаас бэлэг болгоод өгсөн. Энэ биш үү? Энэ герман төгөлдрөөр. Энд дэр яг миний тэр Ямаха гэдэг төгөлдрөөр дөнгөж үйссэн байсан. Миний ч гэж юу байгаа юм солин төгөлдөр. Тэгээ би тэрэн дээр тоглодог байсан. Хамгийн хайртай төгөлдрөөр байсан да. Их гой дуугардаг. Энэ өрөөний гой цоройтой болохоор аюу гой цоройтой сонсогддог. Энэ төгөлдрөөрөн дээр би баг энэ өрөөнд бол би цамцаа тайлыг зохиосон баха. Тэгж бодож чинь цамцаа тайл намайг дуудаач. Mercedes-Benz Никтон дуулж байгаа мэдрийг баг би энэ өрөөнд зохиосон санагдаж байна. Их л ширүү ажилтдаг гэсэн юм. Тэгэл нэлийн нервтэй байсан. Тэгээд нөгөө дуугаад санснараа дууграх гал үзээд идэг. Яг үүндээ бол хин битүүрийн гар бол ерөнхийдөө нийлнэ. Манай Чамба битүүр. Чамба ер нь бол тэгэл хамгийн миний хэлж байгаа, миний хүсэж байгааг бол хамгийн ойрхон гоё түргэн хугацаанд ингээд гоё шийдэл яг гоё санснаар хийдэг байсан. Тэгэл хоёр дахь хүн бол тэр хэн байна? Цогоо. Тэгээ хамгийн их ажиллагаа хэрэгтэй байсан хүмүүс маань бол тэр зэрэг манай соол гитарчин Саруул Золбоо хоёр байдаг байсан. Юус нюанс нь гарч өгөхгүй тэгэл ингээд санснаар болж өгөхгүй тэгэл. Саруул Золбоо хоёрт их модалцсан даа тэгэл. Баянгийн ирүүлж нэрвддэг байсан тэгэл. Окей одоо мо Золбоогоо би бол олон хоног өрөөнд цаажилдаг байсан юм. Шүн нойргүй. Тэгэл одоо бодоод байхад бас Золбоо бас гүгэр юм байл шүү. Одоо ингээд сүүлд нь би бодох намаа хүндэг цаажилаа явчихвал би бол унтаад авах юм. Яг би үүдний жижүүр дайми гэдэг нэг ах удсан. Хөгшаахаа. Жижүүр ахт би захиалдаг ингээд цаажилаа явчихдаг байсан би. Түлхүүр нөгөөл. За дайми хата энэ бөмбөрийн чимээ хизээ чимээгүй болсон таны зөв цагаа хараад биччихээрэй гэж гойдог ус тэгэл. Тэгж бэлтгэл хийдэг байсан би. Оноо хэмжээнд тэнд чинь тэр үед Монголд анх бэлэн гомоо орж ирж ирсэн үү тэгээ. Хитэлээстэй хайрцгаар бэлэн гомоо авч тавьж байгаа л. Хямтай цуг. Тэгэл оноо хэмжээ бэлтгэлээдэг байсан тэгээ. Тэр үе бодохоор их гоёч байсан юм шиг санагдав. Ер нь гоё л да ингээд сүүл бодоход их дурсамжтай. Тэг би Баашкиг тэр үед бол нэг юм үнэхээр үнэлсэн. Юуг нь үнэлсэн бэ гэхээр тэр анханасаа одоо Золбооч бай, Цогооч бай, Саруул сайхан ч бай те яг тийм хүнд рок стил мстил тийм тоглоно гэсэн тийм бэлтгэсэн хүүхдүүд бол байгаагүй. Тэгээ Баашкиг нэг жилийн дотор те нэг жил гаргахын хугацаанд дотор тэр хүүхдүүд ингээд одоо нэг том бол маш шургуу ажилласан баг. Нэг жилийн дотор ингээд бүр ингээд 10 жил тоглосон хамтлаг шиг тогтсон гоё хамтлагыг бий болгож чадсан. Тэгээ нэг том хамтлагийн хамгийн анх бид нар одоо яг Золбоо, Цогоо, Саруул, Чимба бид тав энэ бүрэлдэхүүнээр хамтлагаа байгуулж хахад Чингис хаан хамтлаг нэртэйгээр тоглож ирсэн. Тэгээд одооны энэ байгаа Чингис хаан хамтлаг болохоор зэрэг юунд байсан? Сингапурд тэд нар байсан. Тэгээд бидний яг нэг жил гарan тоглоод ингэж яхад Сингапуроос Чингис хааны ирээд жагаах над руу ирээд
Баачкамд ах нь Чингис хаан нэрээ юу ямар байна? Та нар энэ нэрийг мань өгөөч гэж хэлсэн. Тэгэл бид нар ярилцж байгаа л тэгэл Чингис хаан хамтлагийн нэрийг өгсөн. Ингээд манай найз Базраа бит хоёр ярилцж байгаад Никтон гэж хамтлагтаа нэр өгөөд тэгэл Никтон хамтлаг маань Никтон гэсэн нэрээр өдөө хүртэл одоо тоглож байгаа нэр юм аа. Никтон нэр бол ер нь бол утга байхгүй. За одоо манай тэр миний багаан найз Базрагийн л өгсөн нэрдээ ер нь бол Никтон гэж Баачка ийм нэр өгчүүл ямар ингээл. Тэгэл би гайхал хэлсэн. Энэ хаанах ч нэр юм шиг те тэгэл. Тэгтээ сонсголонд ажгүй. Тийм бүштэй нэ. Одоо яг тэр бидний яг тэр Никтон хамтлаг байгуулад ингэж яхад бидний одоо фэнүүд ч бай, бидний зүгээр сонсогч нар ч айгүй их асуудаг байсан юм. Никтон гэж яг юу гэсэн үг вэ? Никотин юм уу гэл те. Миний бодлоор бол тэр үед нь Монголд байгаагүй гоё ансамблыг бол Никтон гэмээр гаргаж ирсэн гэж би боддог. Бидний хамгийн анхны оролцсон болон тайзан дээр гарч байгаа нь Саятын шоу гэдэг яг энэ циркт болж ирсэн. Тэгээд Саятын шоунд манай хамтлаг хамгийн анхны удаа оролцоод тэр шоунд харин яг нэгдүгээр байранд орж ирсэн. Манай хамтгийнхан тэр үед өргөстөө цэцэг гээд манай хосонгийн дүүл цомгон дээр орж ирсэн дөө. Тэр дуугаа дуулаад оролцож ирсэн. Саятын шоунд дээр бас нэг юм болсон юу гэхээр зэрэг соёлын төвөргөнөөс төгөлдөр хураа авчихсан. Цирк рүү ань төгөлдөр дууран дуулагдсан толгойн өвчин байсан. Тэрийг ингээд гой дуурах гэж. Тэгээд нөгөө нэг төгөлдөр хураа өстө нөгөө тэмцээнд оролцох гэж байгаа юм бид нар ч өстө өдөржин шүнжин нөгөөдгөө дуургаж чүү чам нэг аятайхан дуургаж аваад орхиод явчвал хүн амтаа очиж нөгөө балбаад хөгийн нэгт гаргаж чинь хоёрдугаар нөгөө тохирхоог нь алдуулчихна гэдэг цоожилтсан. Цоочтод төгөлдрөөр. Тэгээ бид нар нөгөө хоолнд орохгүй нөгөө тэмцээн эхлэхээс өмнө хоолнд орчод ирээд бид нар яваад гоё хоолнд ороод тэгээ бидний нэг гарах хилж нь бол голороо байлуу да. Тэгэл яг 7 цагаас шоу эхлэх хэвээр. Тэгэл бид нар 7 хагасан мас гэдэг үед ирсэн. Тэгсэн чинь нэг юм мартчих юу гэсэн чинь нөгөө нэг одоо нөгөө хуучин сүмийн нууц кинонд дуулдаг нөгөө болдаах үл юм л их нартайгаа дуулдаг. Ах ихч хоёрын хүүхэд нь ариунаа гэх нэг охин хөгжим бижийн дүүлтэй. Тэгээ Баачхан харин үлрүүндээ тоглоё гэдгсэн. Би тэгэрээ мэдээ хэлсэн. Тэгсэн чинь нөгөө төгөлдөр ураа цаажлаа явсан. Бид нар хоол молонд орж яваад ирээд ирсэн чинь нөгөө нэг охин маань тайзан дээр тэр ултраа хамгийн ихийн хавцаа гарсан юм байл. Гарцсан гэж сонсоод тэгсэн чинь нөгөө төгөлдөр уран цаажтай нөгөө нэг охин чинь гараад үйлж улж байгаад орж ирсэн гэсэн чинь би шаналцсан. Тэрний навч би албаар тэгсэн юм шиг тэгэл. Тэр бол тэгэл би өөрөө бодоход бол хэрвээ намайг тэр үед нэг ах бас тэгэл хөгжмөдөг ингээд цаажлаа явуулсан. Миний зүгээс их муухай санагдах байсан тэгэл. Тэгээ би уушдаггүйсэн тэгэл тэр одоо хүртэл миний санаас гардаг. Тэрний үгээр зэрэг тэгэл нэг тэр хүүхдийг хорлцсон юм шиг тэг муухай сэтгэл төрдөг. Тэгээ одоо хэрвээ ариунаа энэ нэвтрүүлэг үзээд ингэж ирдэг бол би одоо ч гэсэн тачаас дахиад би уушлахгүй юм байдаг юм. Тэр бол үнэхээр санамсаргүй тийм тохиолдол байсан шүү. За ингээд би 1990-91 оны хооронд их нартайгаа танилцаад манай эхнэрийнх энэ байранд байсан. Цаатлын орцсон. Тэгээд энд байх хугацаанд манай Никтон хамтлаг дөнгөж байгуулагдаад дөнгөдөө бид нар хамгийн анх хамтлагаараа хамт амьдраад бэлтгэлээ ивэл илүү үр дүнтэй болов гэж бид нар энэ хойдлын бодисонд орцсонд байр түрээслээд манай хөгжим мужигээс Тунгаа агшаас байрын түрээслээд 2 өрөө 3 өрөө байрын түрээсэлж бид нар манай бөмбөрчин, саруул, золбоо, чимба, бомбороо энэ дөрөв хамт амьдарч ирсэн. Би энэ талын орцсонд амьдардаг тийм. Ингээ бид бэлтгэлээ гэсэн тэгээд бидний хамт амьдарч ирсэн газар бол энэ орцны 4 давхар баха 4 билүү 3 билүү энэ тэгж амьдарч ирсэн бид нар. Гэхдээ яга хамтаа амьдарч байхад давуу тал нь юу гэхээр зэрэг нөгөө цаг алдалт байхгүй. Яг сайн бэлтгэлдээ ирнэ.
орой хамт хүрээд ирнэ. Ярилцах юм гоё илэн долонгүй ярина. Уран бүтээлд ер нь гэхдээ бас их сайн юм гарахад нөлөөсөн болов гэж боддөө шүү дээ. Хамт амьдарч байгаа. Сунгийн дойлыг хүмүүс айгүй буруу ойлгодог байхгүй юу? Одоо ингэ шүлгийн. Наад чи нөгөө ийм ингээл нэг тэмдэглэлийн нэвтрэн дээр ийм зургнууд байдаг ч мэдгүй ингээл. Ер нь бол дурлалыг ингээл ийм хунгаар ингээд төсөлчдөг ч тийм ингээл 2 хүн ингээл тийм. Тэгэл энэ хосунгийн дойл байх гэж боддог байхгүй юу? Энэ нь болохоор тэр нөгөө талаас нь харсан юм л та. Үнэнч биш сэтгэлийн тухай байхгүй юу. Гэтэ үнэнч байх ёстой гэж бүгд мэдчихэж байгаа л да. Гэтэ амьдрал тийм биш шүү дээ. Амьдрал бол тэр болохгүй юм ингээл хийгдчихдэг, алтаа гардаг тийм л амьдрал. Тэгэхээр тэн дээр нэг хосхон заавал хосоор амьдардаг гэл те. Тэгэл яг нэг нь хууртагтаад тэгээд амиа олж байгаа тухай шүү дээ. Гэхдээ энэ хунгийн тухай биш л дээ бас. Тэр одоо шүлгээрээ гэдэг юм уу те ингээд тэгээд 20 мөрөөр хүнд очдөг байхгүй. Тэнд нэг энэ үгнүүд тэр аялуудаа нийлэхээр очдөг. Мөг яах яг тэр юунд байдаг гэсэн. Солийн төвөргөний тэнд. Тэнгүүтээ надад хэлэхгүй. Башка шамд ийм үг хэрэгтэй чи нэг дуу болгох чадахгүй чи нэг авалдаа гэл. Нөгөөх нь одоо юм үлгэр шиг юм аяг итгэл үгүйсэн. Жилтэнд асаа хосон нуурандаа ирж гинэгээл. Нөгөөх нь аваа хармалцсан. Тэг би надад ч үзээ тэгэл. Тэгээ нөгөө дуугаа очивол гэртээ үзэж байгаа гэсэн аятайхан дуу болчлоо шүү. Таалагдсан. Би тэр нэг орой суугаад юм ярьж хахад насан тогтох их чинь. Намайг нэг дуу зохиогоод өгөөч гэсэн юм аа. Тэгээд би нэг ийм дуу зохиосон юм. Насаа ихчд би нэг ийм дуу зохиосон ингээд надад нэг дуу тохолж өгчихсэн. Тэгэл анх тэр дууг сонсоод одоо миний хувьд бол амар гоё дуу сонсогдол их л сонин үхтэй сонин байсан болохоор би тэгээд үгүй яалаа гэж одоо ийм гоё дууг одоо ингээд насаа ихчд өгчих юм уу да. Чи өөрөө дуулаач гэд одоо тэр хосунгийн дүүл гэд одоо дуултаа. Одоо эргээд ахаар баачгаа дуусан дээр байгаа юм шиг л надад санагдсан шүү дээ. Ичдэн дасан хосхон нурандаа иржээ.
Хизодулгүй бундуу хосыг хагцааж бүрэн цорсон хайр ийм зовлонг яаж төсгөлээ өчиг хүн өндрөөс хайлж үхээ шийдэж Осонгийн дүүл дуу маань тун удалгүй ингээл хит болоод эхэллээ. Монголчууд юм таарлцсан хүмүүс таарлтал гоё дуу гэдэг ингээл бид нар ч өөрсдөөс тэрэнд урамжшаал. Тэг клипээ хийх тус. За тэр үед on off гэсэн тэгээд on off руу хийлээ юм клипээ. Тэрний цагаан төгөлдөр хуурыг авахгүй ч хэлсэн нэг там болж авчихсан. Тэгээ бид нар чи хаашаа явлаа тань Өөр хангаар явсан. Өөр хангаан зам дээр ганц ходог байдیں۔ Тэр нэг хотын дэргэл авсан юм. Юм болж л явсан да нөгөө ачаан тэрэгэн дээр юугаа ачих гэж. Төгөлдөр хоор авч явна гэдэг л ерөөсөө хамгийн айхтар асуудал байсан. Бостараа бол ерөөсөө тийм яг хамгийн анх ерөөсөө тийм мөнгө зарж хийсэн клип үү тэр. Мөнгө өглөө яалаа тэнийг бол санахгүй. Тэгээд тухай би нэг BMW ундаг гэсэн юм улаан өнгийн хоёр хаалгатай BMW. Тэр бол тэр үед бол сайхан машин байсан. Тэгэл тэр BMW гэдэг Осонгийн дуулийн төлбөр төгжсөн юм байна. Гол юм жахан тийм драм хийвэл зүгээр хэмжиж. Тэгээд тэрийг мэдээж хос хүн нэг тухай ихгүй ойлгомжтой. Хүн байх нь тодорхой. Гэхдээ яг тийм одоо шин тийм хайр дурлалын яг тийм эзэгтэй мөчийг авч хийсэн л дээ. Тэр нь одоо юу гэхээр хүн одоо шин хардталтын тийм айхтар үнд бол юу ч хийж магадгүй гэсэн тийм л юу харуулсан. Үнэхээр хайртай осууд яалтчгүй нэгэндээ одоо жишээ нь юу одоо нэгэнгүү байж чадахгүй. Тэгээд тэр юм зүгээр хардталтын тийм хардталтад чинь балаа юм байдаг гэдгийг л харуулах гэж ирсэн л та. За тэрнээс ч дууны үгтэй болоод юутай бол ямар ч хамаагүй. За өнөөдөр хамгийн хүндтэй шагналыг Никто хамтлаг хос хонгийн дуу Ачидо, Никто. Ачидо. Никто. Никто.
Ичилтэн татсан хосхон нуурандаа иржээ. Их нутулгүй бухацсан хахтаажээ. Өрн цорсон хайр ийм зовлон яаж төсгөвдөө өнчин хүн өндрөөс хальж өгөхээ шийдэжээ. Үрээр бас өөр хосхон нууранд ирж гинэ. Үхэл үзээгүй болоод жаргалтай сайхан байж гинэ. Үтсэн зовлонгоо тэдэнтэй хуваалцж гисэн юм уу? Өнчин хүн шинэ хос дээр очоод өдөржин эргэж. Шинэ хүн гайхаш тазраад гадаад их талааруугаа буцмаар санагдаж Нүсэн өндөрт гардал сэтгэл шулуудаа нэгэн дүнгэрсэн амьдралгээд унаж өгчээ. Gone